Тэгээ улсын их хурл нь өөрөө ингээд нэг нийгэмд их маш том хүлээлт үүсгэдэг. Тэрнээсээ болоод яг энэ татвар төлөгч, баялаг бүтээгч нартай маш их том эрсдэл үүсгэж нэг ийм л нөхцөл байдал бид нар үүсчихэд байж байгаа. Тэгэхээр одоо энэ улсын их хурлаас авч хэрэгжүүлэх гэдэг энэ татврын шинжилгээний бодлого, энэ эдийн засгийн өршөөлийн асуудлыг бид нар яг цаг алдалгүйгээр шийдэхгүй бол өнөөдөр 2014 оныхаа тайлан балансыг бүх аж ахуйн нэгжүүд татврын албанд өгөхгүйгээр хүлээгээ сууж байгаа ийм хүлээлт үүсчихлээ шүү дээ нийгэмд. Татврын албаныхан хэлж шүү дээ. Одоо пүрэв сайд бол хэлэх бах. Ерөөсө бүх аж ахуйн нэгжүүд өнөөдөр 2014 оныхаа татврын тайлан тушаас аж ахуйн нэгж байхгүй. Ягаад бол улсын их хурал дээр энэ татврын асуудал хэлцэх юм байна. Эдийн засгийн өршөөлийн асуудал хэлцэх юм байна гэд ингээд нэг баахан хүлээлт үүсгэсэн. Энэ эргээд ямар сөрөг нөлөөг үзүүлдэг вэ гэхээр одоо ингээд төсвийн орлого тасрах бодиттой юм нөхцөл байдал үүсчихэд байж байгаа байхгүй. Тэгэхээр би 2015 оны төсвийн орлого бол тасарна гэж бодож байгаа. Юмыг нэг тийм муугаар зөгнж байгаа даа биш. Улсын их хурл өөрөө шийдвэр гаргаж байгаа байгууллагууд нь яг энэ баялаг бүтээж байгаа өнөөдөр төсвийн орлогыг бүрдүүлж байгаа энэ аж ахуйн нэгжүүд дээр ийм хүлээлт үүсээд тэгээ шийдвэрээ цаг хугацаанд нь гаргаж чадахгүй байгаа учраас эдийн засгаа эргээд ингээд татаад унагчиж байгаа байхгүй. Банкн дээр байж байгаа энэ зээлийн хөвч одоо үндсэндээ энэ банкны хугацаа хэтэрсэн зээл чинь 4 дахин ихсчлээ гэж. 4 дахин ихсчлээ. Чанаргүй зээл нь 2 дахин ихсчлээ. Энэ чинь маш том дохио шүү дээ. Маш том дохио шүү дээ. Одоо тэгээ бид нар яах юм бэ? Тэгэхээр цаг алдалгүйгээр бид нар энэ улсын их хурл дээр авч хэрэгжүүлэх одоо энэ батлах энэ бүх хуулиудаа цаг алдалгүйгээр хиймээр шүү дээ. Энэ намрын чуулган тарахаас өмнө энэ асуудлуудыг бид нар эцэлж шийдмээр шүү дээ. Тэгэхээр энэ засгийн газраас өргөн барьж байгаа энэ засгийн газрын хүндрэлийг даван туулах энэ төлөвлөгөөгөө бид нар даруйхан батлах ёстой. Даруйхан батлахдаа яг энэ төлөвлөгөөнд дотор орцсон байж байгаа энэ татврын бодлогоор эдийн засгийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэхийн арга хэмжээ. Тэр ч маань улсын их хурлаас хүлээгдээд байгаа энэ асуудлуудыг бол хаврын чуулган завсарлахаас өмнө бүр шаардлага гарвал одоо ээлжид бус чуулган зарлаж энэ асуудлуудыг шийдэх ёстой гэж ойлгож байгаа. Энэ бол хамгийн түрүүнд нэн түрүүнд хийх ёстой ажил. Тийм учраас энэ засгийн газраас өргөн барьж байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах одоо төслийг дэмжиж гэн хэлцэх хэсгийг дэмжиж гэн энэ цаг алдгүйгээр хэлцэх ёстой, батлах ёстой. Тэгээ энэ хүрээнд хийгдэх ёстой ажлуудаа улсын их хурл засгийн газар хариуцсан одоо байгууллагууд нь хугацаа алдахгүйгээр энэ шийдвэрүүдээ гаргаад явах ёстой л гэсэн ийм байр суурьтай.